Монгол 85-87 төгсөгчдийн нэгдсэн холбоо гишүүдэд үйлчлэх төрийн бас байгууллага хүүхэд насаа дурсын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг 5 төрөлд олж гишүүд цагийг үр дүнтэй дурсамж дүүрэн өнгөрүүлж чадсан байна. Өнөөдрийн энэ тэмцээний маань гол нөгөө нэр нь хүүхэд насаа дурсан. Тэгэхээр бид нар ингээд хэдийгээр одоогоос олон жилийн өмнө ингээд сургууль төгсчихсэн ингээд олон аймаг хотоос ингээд нэгдсэн хүмүүс нэг дор ингээд цуглаж байгаа боловч бид нар үргэлж тэр 10 жил байсан тэр хүүхэд насныхаа тэр дурсамжийг байнга уулзах яах учрах болгондоо тэрийгээ дурсаж яадаг. Тэр утгаараа дээр нь тэгээд үйл ажиллагаатнууд маань дандаа эрүүл аюулгүй зааланда бид нар сагсаа тоглоно, софт төрлийг хөгжүүлээ шинээр явж байгаа. Бас волейболын тэмцээнүүд маш олон явагдсан байж байгаа. Тэгээд одоо нийтийн бүжиг, дискотек гэдэг бидний насны хүмүүст одоо гадуур одоо яг насан таарсан бидний зорилго хүсэлт нийцсэн одоо үйлчилгээ ховор байдаг. Энэ үйлчилгээг бид нар энэ найзуудтай одоо нийгэмд нийгмийн эрүүл мэндийг дэмжих, найзуудынхаа сэтгэл санаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор энэ 1977 онд 1-р ангид орсон хүүхдүүдийн одоо нэгдэл бий болгосон. Тэгээ энэ үйл ажиллагаа маань маш амжилттай явж байгаа. Монгол орны бүхий л байршилд нэгэн онд төгссөн төгсөгчид нэгдэж өөрсдийгөө хөгжүүлж итгэвчтэй амьдрах болжээ. Тэд нийтийн бүжиг, спорт тэмцээн зэргийг зохион байгуулж нэгнээсээ суралцдаг байна. За мөн 85-87 онд ерөнхий боловсролын сургуулаа төгссөн төгсөгчдийг нэгдэж улам олуулаа болохыг уриалж байлаа.